Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Бид нар одоо ингээд бусд одоо хүний амьдралын зорилго одоо хувь хүнд хандсан номнуудаас эсвэл одоо философийн номнуудаас нэг том ялгаа нь юу вэ гэхлээр бусд олонх номнууд ямар үүднээс бичигдсэн байдаг гэвэл одоо хүний үүднээс тийм ээ одоо хүний сонирхлын үүднээс хүний амьдралын утга учир юу юм бэ? Өөрөөр хэлбэл миний хүсэл мөрөөдлийн үүднээс миний амьдралын утга учир юу вэ гэдэг талаас маш их бичсэн байдаг. Тэгвэл энэ ном бол Бурхны нүдний үүднээс харвал хүний амьдралын утга учир, хүний амьдралын зорилго гэж юу юм бэ? Та энэ ертөнцид юуны төлөө оршиж байгаа вэ? Тийм ээ? Та яах гэж энэ ертөнцид ирсэн бэ гэдгийг Бурхны үүднээс, Бурхны харааны үүднээс тайлбарласан ном юм аа. Өнөөдөр бид нар 1-р бүлэг үзэх гэж байна. Тэгээд ер нь бол 7 бүлгээр хуваагдсан байгаа. Хамгийн эхний 7 бүлэг бол ер нь ингээ одоо Бурхны үүднээс харуул хүний амьдрал гэдэг яг юу юм бэ гэдгийг тайлбарласан бүлгүүд байна. Тэгээд бид нар ер нь яаж явах вэ гэвэл тодорхой хэсгийг уншаад тэгээд бид нар зогсоод одоо түүн дээр ингээ төвлөрч яриад явах юм аа. За тэгээд би эхнээс нь уншия. Бүх зүйл Бурхнаас эхлэлтэй. Колосай номын 1:16. Учир нь бүх зүйлс тэнгэр ба газар дахь үзэгдэх ба үл үзэгдэх юмс түүн дотор бүтээгдсэн бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Хэрэг бурхан байхгүй гэж бодвоос амьдралд өөрт нь утга учир үгүй. Шашингүй үзэлтэн Бертранд Рассел гэдэг хүн хэлсэн үг байна. Таны амьдрал танд л зориулагдаагүй. Таны амьдралын зорилго бол таны өөрийн хувийн амжилт, таны сэтгэл санааны амар амгалан, тайван байдал болон тэр бүхэл таны аз жаргалаас ч илүү чухал. Энэ нь таны гэр бүл, албан тушаал, хамгийн агуу хүсэл мөрөөдөл, амбицаас таньж хавьгүй том зүйл. Та өөрийгөө энэ ертөнцид яагаад ирснээ мэдхийг хүсэж байгаа бол энэ асуултын хариултыг сэхэлж гайхтав. Учир нь та Бурхны төлөвлөгөөний дагуу түүний зорилгын төлөө төрсөн билээ. Амьдралын зорилгыг хайсан хайлт хүмүүсийг мянган жил мухардуулсан. Учир нь бид энэ асуултын хариултыг ихэнхдээ буруу газраас буюу өөрсдөөсөө эхэлдэг болохоор тэр юм. Бид ихэвчлэн би хэн болохыг хүсэж байна вэ? Би амьдралдаа юу хийвэл зүгээр вэ? Ирээдүйдээ зориулсан миний зорилго, амбиц, хүсэл мөрөөдөл юу вэ гэх зэрэг өөрсөд дээрээ л төвлөрсөн асуултуудыг асуудаг. Үнэн дээр бид өөр дээрээ төвлөрснөөр амьдралынхаа зорилгыг хизээч нээж олж чадахгүй. Харин Библиэд Йов номын 12:2-т Бурхан өөрийнхөө бүтээлүүдийн амьдралыг чиглүүлдэг ба хүн нэг бүрийн амьдрал түүний хүчинд захирагддаг гэжээ. Нэрд гарсан олон ном, кино, семинарын танд хилдгээс эсрэгээр та өөрийнхөө дотрыг нээж судалснаар амьдралынхаа зорилгыг олж нээж чадахгүй. Та аль хэдийн ингэж оролдож үзсэн байх л да. Та өөрийгөө бүтээгээгүй тул өөрийгөө юуны төлөө бүтээгдсэн гэдгээ хэлж чадахгүй шүү дээ гэж. Тэгэхээр одоо хүн болгонд ер нь одоо хүний амьдралын зорилго гэж юу юм бэ? Би ер нь яагаад энэ ертөнцид амьдарч байгаа юм? Энэ ертөнцид би амьдрах энэ амьдралыг одоо хэрхэн амьдрах ёстой юм? Одоо миний амьдралд ер нь юу чухал юм бэ гэдгийг бид нар бүгдээрээ амьдралын аль нэг шатанд энэ талаар бид нар боддог. Тэгээ бид нар энэ талаар одоо өөрийн нэг шийдэл, хариултыг бид нар амьдралын шат болгонд олдог. Энд бид нарт юу гэж хэлж байна гэвэл одоо энэ номын хамгийн ихний өгүүлбэр бол таны амьдрал танд зориулагдаагүй юм аа гэж. Миний амьдрал бол надад зориулагдаагүй. Тийм ээ? Миний амьдралын утга учир гэдэг миний гэр бүлээс ч, миний карьераас ч, миний хамгийн агуу хүсэл мөрөөдөл, амбицаас ч хамаагүй том зүйл юм. Би одоо ингээд жоохон бахта өөрийнхөө амьдралын зорилгыг бодохдоо би одоо ингээд аюун мундаг физикч эрдэмтэн болноо. Тэгээд одоо аюун агуу нээлт хийн.
Тэгээд одоо ингээд ер нь одоо хүн төрлөختний амьдралд нэг том өөрчлөлт авчирна. Би бол одоо ингээд агуу мундаг эрдэмтэн болно гэдэг ийм мөрөөдөл надад байлаа. Гэхдээ яг үнэндээ бол энэ бүх төр агуу юм хийхийн арт талд яг жингнээсээ нуугдаж байгаа зүйл нь ингээд эхлээд сонсоход аюу гоё байгаа ч гэдэг. Одоо ингээд би агуу нээлт хийгээд хүн төрлөختний амьдралд агуу нэг өөрчлөлт авчирнаа гэдэг энэ ийм романтик мөрөөдлийн яг нэгнээс арт талд бол би өөрөө тодорхосон, тийм ээ. Би нэг бусдаар гайхагдаж бишрүүлэх гэсэн, үнэлүүлэх гэсэн л хүсэл энэний ард нуугдж байдаг. Өнөөдөр хүмүүс амьдралдаа маш олон зорилго тавьдаг. Хүн одоо амьдралдаа урт богино хугацааны янз бүрийн одоо төлөвлөгөө гаргадаг. Яг энэ хүсэл төлөвлөгөө болгоны арт талд яг хоёрхан зүйл нуугдж байдаг. Нэг нь хүний яг үндсэн яг жинхэнэ хэрэгцээ байдаг. Та өнөөдөр гараад ажил хийгээд мөнгө олж байгаа бол та ажил амьдралаа авч явахын төлөө хийж байгаа яг танд яг одоо бодиттой хэрэгцээний үүднээс гарч байгаа. Та дэлгүүрт ороод өөртөө гутал юм уу хувцас авахад танд одоо мэдээж одоо хувцлах хэрэгтэй учраас авж байгаа нэг хэрэгцээ байна. Та $50 гутал эсвэл $500 гутал хоёрыг авж байгаа энэ ялгааны нөгөөх шалтгаан юу гарч ирдэг бол таны үндсэн хэрэгцээнээс гадна та хувцсаараа дамжуулж өөрийнхөө хэрэгжилж байгаа зүйлсээр дамжуулж би хэн гэдэг хүн бэ гэдгийг илэрхийлэх гэж оролдож эхэлдэг. Гараад дэлгүүрээс мөнгө зараад авж байгаа бараа болвол нэг талаас таны одоо худал хувцас өмсөх хэрэгцээг хангаж байгаа. Нөгөө талаас би хэн гэдэг хүн бэ? Би хэр зэрэг зиндааны хүн бэ гэдгийг харуулах тэр хэрэгцээ чинь бас нуугдч байдаг. Бид нар өнөөдөр өөрсдийн амьдралд янз бүрийн зорилгыг тавьж явахдаа яг жинхэнэ бодит байдал дээр бидний жинхэнэ зорилго бол яг хүний одоо амьдрах оршин тогтнох үндсэн хэрэгцээ байгаа. Хоёр дахь бидний ард нь нуугдж байдаг нэгэн том хэрэгцээ бол түүгээр дамжуулан би өөрийгөө ер нь гайгүй хүн шүү. Би ер нь тодорхой зиндааны хүн шүү гэдгийг илэрхийлэх тэр хэрэгцээ бидний ард нуугдж байдаг юм аа. Өнөөдөр бид нар одоо байгаа зүйлийг яг бодиттойгоор харж хүлээж авч сурах ёстой юм аа. Тэгэхээр бид нар өнөөдөр тийм ээ одоо ингээд амьдралдаа янз бүрийн олон зорилго тавьж байгаа. Тэрэн дотор яг үнэндээ бол яг бидний амьдралын үндсэн хэрэгцээг хангах тийм үү. Надад одоо амьдрах орон гэр хэрэгтэй, надад идэх хоол хэрэгтэй, өмсөх хувцас хэрэгтэй. Тийм ээ? Унах унаа хэрэгтэй. Энэ бол хүний амьдралын яг үндсэн хэрэгцээ. Үүнийг хангах гэсэн зорилго байдаг. Бас үүнээсээ гадна үүнээс энэ бүгдээрээ дамжуулаад би өөрийгөө зүгээр л нэг байдаг нэг жирийн нэгэн хүн би бишээ. Би болвол ер нь одоо хамаагүй бус хүмүүс намайг хүндлэхүүц, үнэлэхүүц, тийм ээ? Хүмүүс намайг ер нь жоохон бишрэн шүтгүүц хүн шүү гэдгийг илэрхийлэхийн тулд одоо тухайн зүйлсийг хийж байдаг. Одоо би түрүү хэлсэн шүү дээ. За би одоо ингээд айгүй мундаг физикч болноо, айгүй мундаг эрдэмтэн болноо. Тэгээд одоо ийм том нээлт хийнэ гэдэг айгүй гоё одоо хүсэл мөрөөдөл байгаад байна да. Тэгсэн мөртлөө яг жинхэнэдээ одоо цаана нуугдж байдаг нөгөө хүсэл нь юу вэ гэвэл би бус хүмүүст үнэлэгдэж, бишрэгдэж одоо бус хүмүүс намайг ямар мундаг хүн бэ ганц зүрх гэдэг чинь гэж хэлүүлэх энэ хүсэл түүний ард нуугдж байдаг. Тэгээд бид нар айгүйх олон зорилго тавьдаг. Энэ амьдралдаа тавьж байгаа энэ зорилгууд нь дандаа бид нар өөрсдөөсөө эхэлдэг гэж хэлж байна юм. Тэгээд бид нар би хэн болохыг хүсэж байна вэ? Би ер нь амьдралдаа юу хийвэл зүгээр юм бэ? Тэгээд ирээдүйдээ би одоо ер нь ямар зорилго тавих уу? Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ гэдэг энэ асуултнуудаас өөрсдөө амьдралын зорилгыг хайж эхэлдэг гэж. Гэтэл яг үнэндээ энэ бүгдийн ард ерөөсөө яг хоёр үндсэн л хэрэгцээ байдаг. Нэг нь бидний бодит хэрэгцээ, хоёр дахь нь би тэр хүмүүсийн өмнө өөрийгөө би гайгүй хүн шүү гэж харуулах хэрэгцээ. Бусд хүмүүсээр үнэлүүлэх, хүндлүүлэх, хүлээн авагдах хэрэгцээ байдаг. Та өнөөдөр одоо тодорхой орон гэрт амьдарч байгаа, та тодорхой ажил хийж байгаа, та янз бүрийн хувцс хунар өмсөн, тодорхой зүйлсүүдийг эдэлж хэрэглэн байгаа яг үндсэн хэрэгцээнээс гадна дараачих нь юу вэ гэхлээр ерөөсөө таныг өөрийгөө хэн гэдгийг илэрхийлэх тэр хэрэгцээнд тань үйлчилж байдаг юм аа. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлдэг вэ гэвэл өмсөж байгаа хувцас, унж яваа машин, одоо
Хэрэгжилж байгаа эд зүйлсээр дамжуулаад би юу гэж хэлдэг бол та нар над руу хардаа. Би айгүй гайгүй хүн байгаа биз. Би айгүй дажгүй зиндааны хүн байгаа биз. Би ер нь их боломжийн гайгүй ер нь үнэлэхүүц, хүндлэхүүц хүн шүү гэдэг тэр сигналыг л би эргэн тойрондоо хүн үргэлж цацаж явдаг. Тэгээ би нэг одоо айгүй буруу муухай гэж хэлж байгаа юм биш. Бид нар ерөөсөө хүний ертөнц хүн болоод амьдрахад ерөөсөө хүний ертөнц дунд л амьдардаг. Хүн хэрэг хүмүүсийн дунд амьдарч байгаа бол хүнд одоо бусдаар үнэлүүлэх, хүлээн авагдах, зөвшөөрөгдөх энэ бол хүний үндсэн хэрэгцээний нэг юм аа. Тэм учраас бид нар өөрөө ирэхгүй тийм үйлдэлийг хийдэг. Яг үүнийг надад өөртөө зөвшөөрөхөд аягүй хэцүү байна штэ. Тэгэхээр би тэрнийг одоо айгүй гоё одоо түрүүчийн хэлж байгаа шиг тийм ээ. Би аюун мундаг эрдэмтэн болоод аюун мундаг нээлт хийгээд хүн төрөлхтний амьдралыг өөрчилнө гэд айгүй өөр тийм гадна талыг нь айгүй гоё зүйлсээр хучдаг. Яг тэр хучлалыг аваад харуул миний бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн, үнэлэгдэх гэсэн тэр хүслийн хэрэгцээ байдаг. Тэгэхээр би одоо энд юу гэж хэлж байна гэвэл хүн болгон өөрийнхөө амьдралд тодорхой зорилго төлөвлөгөөтэй байгаа. Ухаад үзэх юм бол ийм л хоёр зүйлийн хэрэгцээл тэрний ард нуугдж байдаг. Та бидний өнөөдөр амьдралдаа гаргаж байгаа тэр зорилго төлөвлөгөө хийж байгаа зүйлс, чармааж байгаа, хүсч мөрөөдөж байгаа зүйлсүүдийн ард талд яг хүний оршин тогтнох үндсэн хэрэгцээ бас өөрийгөө би хэн гэж илэрхийлэх гэсэн энэ хэрэгцээ хоёрын ард л нуугдж байд юм аа. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрсдийн бид нар амьдралдаа тавьдаг тэр олон зорилго, хүсэл мөрөөдлүүдийн ард талд ийм л хоёр үндсэн хэрэгцээний үүднээс бид нар зорилгууд тавьж амьдрдгаа гэж хэлж байна. Цааш нь хэрвээ би танд өмнө нь хизээж харж байгаагүй цоо шин бүтээлийг үзүүлбэл та түүнийг ямар учиртай юу болохыг мэдэхгүй. Тэр бүтээл нь ч танд ямар үүрэгтэй ач холбогдолтойгоо хэлж өгч чадахгүй шүү дээ. Харин зөвхөн уг зүйлийг бүтээх чинь эсвэл бүтээлийн гарын авалгал түүнийг юу болох ямар зориултаа гэдгийг нээж өгч чадна. Би нэгэн удаа ууланд төрөөд зам таарлсан хүнээс буудалсан газартаа хүрэх замыг асуухад тэрээр надад та энэ талаас яваад тэнд хүрч чадахгүй. Та уулын нөгөө талаас нь эхлэх хэрэгтэй гэж хэлсэн. Үүнтэй адил та өөр дээрээ л төвлөрснөөр амьдралынхаа зорилгыг хизээж олж чадахгүй. Хэрвээ та бид нар одоо ингээд анзаарах юм бол таны гэрт байгаа, таны эргэн тойрон байгаа бүх зүйлс яг тодорхой таны нэг хэрэгцээг хангаж яг танд хэрэглэгдэх тэр тодорхой зорилгын үүднээс оршдог. Тийм ээ? Таны утас, таны утсаар ярих хэрэгцээ бас одоо өнөөдөр бол утас бол өшөө олон зүйл рүү орох хэрэгцээг тань хангаж байна. Таны өмсөж байгаа хувцас, таны галтгоонд байгаа аяг, таваг, халбах сэрэ, сав суулга бүгдээрээ л нэг тодорхой үүргийг гүйцэтгэдэг. Тодорхой зорилгыг биелүүлж байдаг. Тодорхой зорилгын төлөө хэрэглэгддэг учраас тэдгээр зүйлс таны гэрт эргэн тойрон байдаг. За хэрвээ магадгүй одоо танах гэртээ нохойтой юм уу, мууртай эсвэл одоо гэрийн тэжээр амтантай бол тэр чинь ч гэсэн бас таны тодорхой хэрэгцээг хангах тодорхой зорилгын төлөө таны гэр бүл дотор оршдог гэсэн үг. Тийм ээ? Одоо жишээлбэл ингээл да танах нэг одоо нохойтой байлаа гэж бодъё тийм ээ. За тэгвэл нохой яах вэ? Та тэр нохой гэртээ байлгаж байгаа зорилго нь та тэр нохойноос таны тэр хайрыг авах гэсэн хэрэгцээг тань тэр нохой хангаж өгдөг учраас таны гэрт оршиж байгаа. Хэрв тэр нохой тэнд одоо ингэ суучхаад ингэж бодвол яах вэ? За ер нь миний амьдралын зорилго юу юм болоо? Би ер нь амьдралдаа ямар төлөвлөгөө тавих вэ? Би ерөөсөө одоо ингээд энэ нохой ингээд өөрийн амьдралыг төлөвлөөд тэгснэ би ерөөсөө одоо энэ гэрт амьдрахгүй би ер нь өөр газар очиж амьдрнаа. Ерөөсөө би одоо ингээд цагдаагийн нохой болноо гэдэг юм уу тийм ээ? Ийм төлөвлөгөө зорилго гаргаж эхлэвэл одоо энэ нь танд хэр утга учиртай санагдчих тийм ээ? Энд чи ямар ч утга учиргүй шүү дээ. Тийм ээ? Нохой өөрийнхөө амьдралыг төлөвлөж өөрийнхөө амьдралын зорилгыг тогтоож чадах. Түүнтэй ижилхэн энэ дээр юу гэж хэлж байгааг бол Бурхан таныг энэ ертөнцид авчирсан юм аа. Тэгэхээр та өөрөө энэ ертөнцид тийм ээ эрэгтэй хүн болж төрөх үү, эмэгтэй хүн болж төрөх үү, монгол хүн болж төрөх үү, хэдэн онд төрөх үү, ямар ээж аав дээр төрөх юм, ямар цаг үед төрөх юм, ямар цаг үед яаж амьдрах юм.
Энэ сонголтыг та нэгийг ч сонгоогүй. Та энэ ертөнцийн Бурхан таныг хүсч төлөвлөсөн учраас ирсэн байхгүй. Бид нар өнөөдөр Бурхан намайг яг одоо ингээд 1965 онд би энэ Ганзраг гэдэг хүнийг энэ одоо гэр бүл төрүүлнэ. За энэ гэр бүл төрөхдөө эрэгтэй хүүхэд болгож төрүүлнэ. Энэ газар байхад нь төрүүлнэ. Ийм ах ихч дүүстэй байхаар төрүүлнэ. Тэгэд гараад цаашдаа амьдрахад ийм орчин дотор амьдрна. Тийм ээ? Бурхан энэ бүгдийг нь миний оролцоогүйгээр надаас төрүүлээд шийдчихсэн. Тийм ээ? Тэгэхээр би энэ ертөнцид ирчгээд би ер нь юу хүсэж байгаа юм? Би ер нь яаж амьдрах хэвээр? Миний амьдралын утга учир юу юм бэ гэж би өөрөөсөө хайж эхлэх юм бол түрүүчийн дөр нохоо шиг тийм ээ. Би ерөөсөө цагдаагийн нохоо болноо. Би ерөөсөө эсвэл одоо уснаас аврагч нохоо болноо. Одоо ингээд амьдралын төлөвлөгөөг өөрөө гаргаж эхлүүл хизээж бүтэхгүйдээ ижилхэн бид нар өөрсдийн амьдралын хүсэл төлөвлөгөөг, зорилгыг өөрөөсөө олох гэж хайж эхлэвэл бид нар яг жинхнээсээ юуны төлөө энэ ертөнцид оршин тогтнож байгаа тэр зорилгоо утга учраа бид нар хизээж олж чадахгүй юм аа. Тийм ээ. Тэгэхээр одоо хэлж штэ. Одоо Rick Warren пастор төөрчөөд тэг явж байгаад ингээд зам асуугаад за би одоо энэ нөгөө нэг тэр камп руу очих гэсэн юм аа. Яаж очих вэ? Та энэ уулын энэ талаас яваад очихгүй. Нөгөө талаас нь орж очино. Тийм ээ. Та энэ талаас 1000 яваад 1000 чармайгаад 1000 одоо тэ зүтгээд хизээж тэнд хүрч чадахгүй. Энэ талаас биш нөгөө талаас нь очих хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгвэл түүнтэй ижилхэн та бид нар өнөөдөр би ер нь энэ ертөнцид яах гэж оршин тогтнож байгаа юм? Тийм ээ. Өнөөдөр би юу хийж амьдрах ёстой юм? Юуг би амьдралдаа чухал гэж үзэх ёстой юм? Өнөөдөр би амьдралдаа дайралтах хүмүүстэй би яаж харилцах ёстой юм? Би өнөөдөр өөрийн аж амьдралыг, гэр бүлээ, мөнгийг юу гэж харах ёстой юм? Энэ бүгдийг ашиглаад би юуг хийх ёстой юм бэ гэдэг асуултын хариултыг бид нар өөрсдөө хайж олж эхлэвэл бид нар жинхэнэ утга учирыг нь хизээч олж чадахгүй. Харин бид нар энэ асуултын хариултыг хаанаас эхлэх вэ гэвэл өөрөөсөө хайж биш Бурханаас эхлэх ёстой юм аа. Цааш нь харин та амьдралынхаа зорилгыг мэдхийн тулд таныг бүтээсэн бүтээгч Бурханаас л эхлэх хэрэгтэй. Бурхан хүсч байгаа учраас та өнөөдөр амьд оршиж байгаа. Та Бурханы зорилгын төлөө бүтээгдсэн гэдгийг ойлгохоос нааш таны амьдралын утга учир танд олдохгүй. Зөвхөн Бурхан дотор л бид өөрсдөө хаанаас ирсэн, хэн болохоо, амьдралынхаа утга учир, зорилго, өөрийн хэр чухал гэдгээ мөн хувь заяагаа мэдэх боломжтой. Өөр ямар ч замаар эдгээр асуултын хариуг хайх нь мухардалд хүргэнэ гэж. Би өнөөдөр тийм ээ одоо ингээд энэ ертөнцид Бурхан намайг хүсээд яг өөрийн цагт тодорхой гэр бүл дотор тодорхой төрлөх зан чанартай, тодорхой төрлөх хүсэл мөрөөдөлтэй, тодорхой төрлөх авиас бэлэгтэй. Тэгээд надад тодорхой амьдрал хувь тавилан оноож өгөөд тэр замаар яваад би өнөөдөр хэн нэгэн хүн болцсон байж хахад би өнөөдөр би энэс цааш амьдралынхаа би одоо утга учир би юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгийг би өөрөөсөө асуух биш харин би Бурханаас асуух ёстой юм аа. Яагаад бол Бурхан намайг төлөвлөж байгаад энд авчирсан. Тийм ээ? Бурхан намайг төлөвлөж байгаад эрэгтэй хүн болгож бүтээсэн. Бурхан намайг төлөвлөж байгаад энэ тодорхой зан чанартай болгож бүтээсэн. Бурхан намайг төлөвлөж байгаад монгол хүн болгож бүтээсэн. Бурхан хүсч байгаад намайг энэ цагт амьдруулж байгаа. Тэгэхээр би өөрөөсөө би яг юу хүсэж байна гэж хайх биш харин Бурхан яагаад намайг энэ цагт энэ газар ийм хүмүүсийн дунд авчирч тавьсан бэ? Бурхан намайг энэ цагт яг энэ газар надаас яг юуг хүсч хүлээж байгаа вэ? Тийм ээ? Би юуны төлөө амьдарч байгаа вэ гэдэг асуултын хариултыг би өөрөөсөө биш харин Бурханаас хайх ёстой маа гэж. Бурханы зорилгын төлөө бүтээгдсэн гэдгийг ойлгохоос нааш таны амьдралын утга учир танд олдохгүй. Зөвхөн Бурхан дотор л бид өөрсдөө хаанаас ирсэн, хэн болохоо, амьдралынхаа утга учир, зорилго, өөрийн хэр чухал гэдгээ мөн хувь заяагаа мэдэх боломжтой.
өөр ямар ч замаар эдгээр асуултын хариуг хаах нь мухардалд хүргэнэ. Олон хүмүүс Бурхныг өөрийнхөө төлөө ашиглахыг санаарахдаг ба энэ нь боломжгүй бөгөөд ингэж оролдох нь бүтлгүйтдэг. Та Бурхны төлөө бүтээгдсэн болохоос бус Бурхан таны төлөө оршдоггүй. Тиймээс амьдрал гэдэг бол та өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд Бурхныг ашиглах бус харин тэр өөрийн зорилгын төлөө таныг ашиглахыг зөвшөөрөхийг хэлнэ. Библиэд хэлэхдээ Ром 8:6 дээр зөвхөн өөр дээрээ төвлөрөх нь мухардалд оруулж харин Бурхныг анхааран хайх нь таныг эрх чөлөөт өргөн уудам амьдралд хүргэнэ гэжээ. За бид нар өнөөдөр энэ ном дээр өгүүлж байгааг эсэргийг хийдэг, тийм ээ? Би өөрөөр хэлбэл өнөөдөр би одоо амьдралынхаа утга учирыг олъё гэвэл за Бурхан намайг энэ цаг үед ийм эцэг ихтэй, ийм гэр бүл дотор өсгсөн, тийм ээ? Ийм газар амьдруулсан. Миний амьдралд ийм хүмүүсийг авчирч тавьсан. Тэгээ энэ хүмүүстэй харилцаа бас надад оногдсон хувь тавилан дундуур явсаар би өнөөдрийн ганцрог гэдэг хүн бол нэг ийм тодорхой хэлбэртэй, тодорхой занд хүрхтэй. Тэгэхээр яг миний өнөөдөр байгаа энэ хэлбэрээр Бурхан намайг энэ газар ашиглахыг хүсэж байгаа. Тийм ээ? Тийм учраас л Бурхан надад энэ амьдралыг зөвшөөрсөн. Энэ цаг үед авчирсан. Тэгэхээр би өнөөдөр юу хүсэж байна? Би ер нь хаашаа явах вэ? Би ер нь ямар байна вэ гэж би өөрийгөө чагнаад эндээс би маргаашийнхаа амьдралын зорилго төлөвлөгөө гаргах гэвэл энэ нь бүтгүүдэл хүрнэ. Харин эсрэгээр би өнөөдөр өөрөөс ямар асуулт асуух ёстой гэхээр за Бурхан намайг тодорхой хэмжээнд ийм зам хувь тавилан өглөө, ийм амьдрал туулууллаа. Тэгээ өнөөдөр Бурхан намайг нэг ийм тодорхой хэлбэртэй болгочоод юуны төлөө ашиглах гэж байгаа вэ? Бурхан намайг өнөөдөр юуны төлөө ашиглахыг хүсэж байгаа вэ? Бурхан надаас юуг хүсч хүлээж байгаа вэ гэдэг асуултыг л асуух юм бол та бид нар сая амьдралынхаа утга учирыг олж чадна. Таны өнгөрсөн амьдралд олон зүйл утгагүй санагдаж магадгүй. Та өнгөрсөн амьдралдаа айгүйх зовлон гачлан туулсан байж болно. Таны амьдрал тааралцсан хүмүүсээс таны гомдоосон, хохироосон, зовоосон хүмүүс ч тааралцсан байж болно. Таны амьдрал заастаа нэг гой болохондоо гижээтэл амьдрал чинь нураад унсан өдрүүд ч байсан байж болно. Өнөөдөр ч гэсэн та хүнд хүчээр ачааг үүрж ээж болно. Өнөөдөр та өөрөө дийлхийн аргагүй, учрыг олохын аргагүй асуудал тулгарсан байж болно. Энэ бүгдийг бид нар харахтаа юу гэж харах ёстой гэхээр Бурхан үнийг мэдэж байгаа. Бурхан намайг өнөөдөр хаан зогсож байгааг, намайг өнөөдөр ямар дааж давхын аргагүй ачааг үүрч явааг, миний өмнө өнөөдөр үнэхээр ямар шийдэгдэхгүй асуудал байгааг Бурхан мэдэж байгаа. Бурхан тодорхой зорилгын учраас үүнийг миний амьдрал зөвшөөрсөн байгаа. Үүнийг л бид нар одоо Бурханд итгэж амьдрах амьдрал гэж хэлж байгаа. Хэрв Бурхан үүнийг мэдээд тодорхой зорилгын улмаас надад үүнийг зөвшөөрсөн бол би өнөөдөр энэ асуудлуудад хэрхэн хандах ёстой? Өнөөдөр энэ үүрэх ёстой ачаагаа би яаж үүрэх ёстой юм бэ? Тийм ээ? Ийм асуултыг хариултууданд бид нар хариулж эхлэнэ гэсэн үг. Тийм ээ? Харин бид нар эсрэгээр юу хийдэг гэвэл би өөрийнхөө амьдралыг төлөвлөчихдөг. За би ерөөсөө одоо ингээд ийм бизнес хийгээд амар баян болноо. Ингээд өөрийнхөө амьдралыг төлөвлөчдөг. Тэгээ төлөвлөчөө за Бурхан минь үнийг бүтээж өгнө шүү. Олон хүмүүс Бурханыг өөрийнхөө төлөө ашиглахыг санаарахдаг. Энэ нь боломжгүй бөгөөд ингэж оролдох нь бүтлгүйтдэг. Та бид нар яадаг үг гэвэл хамгийн түрүүн өөрийнхөө хүсэлтэд захирагдаж эхэлдэг. Тэгээ би өөрийнхөө амьдрал төлөвлөгөө зохион. За би одоо ийм бизнес хийнэ. Ийм ажил хийнэ. Тэгээд би одоо ингээд айгүй мундаг амжилттай, айгүй мундаг нэр алдартай, айгүй мундаг эрх мэдэлтэй, айгүй мундаг хүчтэй хүн болмоор байгаа. Бурхан минь үнийг л бүтээж өгнө шүү. За энэ хандлаганд юу буруу байна? Хамгийн нэгдүгээрт би амьдралынхаа төлөвлөгөөг би өөрөө гаргаж байна. Хоёрдугаарт би амьдралынхаа төлөвлөгөөг өөрөө гаргах төдийгүй өөрийнхөө амьдралын төлөвлөгөөг Бурханаар нэгхэж шаардаж байна. За тэгэнгүүтээ бид нар одоо яадаг вэ гэхээр залбираад ингээд явхлаар нөгөө ажил олигтой бүтэхгүй байна шүү дээ. За тэгэнгүүт Бурханаар ажлаа бүтээлэгдэг янз бүрийн арга технологиудыг хайж эхэлдэг. Ингүүл Бурхан ажил бүтээж өгдөг гинэ. Одоо шөн босоод залбирах хэрэгтэй юм байна.
Өдөр тэдэн удаа залбируул бүтдэг гинэ. За тэнд байгаа тэр хүн дээр очиж залбируулвал бүтдэг гинэ. Одоо ингээд утагт хувилгаад бий болж эхэлж шүү дээ. Ажил бүтээж өгдөг. Ямар нэг байдлаар би бурхныг контролдож болдог. Бурхныг хөдөлгөж болдог. Тийм ээ? Яах гэж хөдлөх гээд байгаа вэ? Миний өөрөө зохиочихсон нөгөө хүсэл төлөвлөгөөг маань биелүүлэхийн тулд бурхныг хөдлөг ихлээр бурхныг хөдлөгдөг байх гэдэг шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ бол хүмүүс бидний энэ ертөнцид хийдэг хамгийн том алдаа, хамгийн том нүглүүдийн нэг юм шүү. Харин эсрэгээр би өнөөдөр зогсоод би яах ёстой гэхлээр би өөрийнхөө амьдралын төлөвлөгөөг би өөрөө гаргахгүй. Би одоо энэ бизнес хийгээд айгүй баян болмоор байна. Тэрхэд ийм төлөвлөгөө би өөрөө гаргахгүй. Бизнесийгээ баян болох нь үнэхээр бурхны хүсэл бол болох байх. Бурхан надаас өнөөдөр намайг яг энэ газар зогсоод энэ цаг үед надаас бурхан юуг хүсч хүлээж байгаа вэ? Өөрөөр хэлбэл бид нар амьдралын хүсэл төлөвлөгөөг гаргахдаа, зорилгоо тодорхойлохдоо өөрийн хүслийг биш. Бурхан надаас энэ цагт, энэ газар, энэ өнөөдрийн миний энэ одоо хувь хүний энэ цаг мөчид надаас юуг хүсч хүлээж байгаа вэ? Бурхан надаас юуг харж харуулдаж байгаа вэ? Үүнийг асуухаас л бидний амьдралын алхам эхлэх ёстой юм аа. Яг л хүн нэг бүр өөр өөрийн өнгө. Тэр нэг өнгө нь байж ээж сая тэр бурхны зурж байгаа зураг бүрэн гүйцэд болно. Өөрөөр хэлбэл та нар одоо эвлүүлдэг тоглоомтой пазл мэдэн штэ. Маш олон ширхэгтэй. Тэр ширхэг болгоно нь байж ээж сая тэр пазл бүтэн зураг болдог. Тэгвэл бурхан яг үүнийг хийж байгаа. Та бидний хүн нэг бүр яг л тэр пазлын нэг ширхэг шиг бурхны гарт хэрэглэгд. Би өөрийн амьдралын зорилгыг тодорхойлохдоо би юу хүсэж байна? Би хайчмаар байгаа. Би тодормоор байна уу? Би баян болмоор байна уу? Би дарга болмоор байна уу? Би нэр алдартай хүн болмоор байна гэдэг хүслээ эхэлж тавьчихад тэгээ хүслээ биелүүлэх нэг төлөвлөгөө зохиогоод тэгээд тэрнийхээ төлөө бурхныг хэрэглэх гэж оролдож байгаа хандлага маань хамгийн буруу юм аа гэж хэлж байна. Тэгэд өнөөдөр би амьдралын энэ тодорхой цэг дээр зогсоод эргэж хараад юу хэлж ийн гэвэл ерөөсөн миний амьдралын алхам бүртээ хийж ирсэн хамгийн том алдаа бол би бурхныг өөрийнхөө төлөө ашиглах гэж л оролдож ирсэн байна. Өөрөө төлөвлөгөө зохиочоод бурхнаар түүнийг бүтээлэх. Тэгээд бурхан минь энийг л хангаад өгчөө, чинийг л бүтээгээд өгчөөч гэдэл гуугаад л гуншаад л тэ айлгаж үзэн, тонирхож үзэн, гууж говьшиж үзэн, одоо уйлгэнж үзэн зүсэн зүйл болно. Олонхтой тэр хүслүүд маань биелдэг. Яагаад вэ? Яагаад гэвэл уучлаарай. Бурхан миний хүслийг биелүүлэхин төлөө оршдоггүй маа. Би харин бурханы хүслийн төлөө оршдог юм. Та бурханы төлөө бүтээгдсэн болохоос бус бурхан таны төлөө оршдоггүй. Тиймээс амьдрал гэдэг бол та өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд бурхныг ашиглах бус харин тэр өөрийн зорилгын төлөө таныг ашиглахыг зөвшөөрөхийг хэлнэ. Би амьдралын зорилгыг олох арга замуудыг санал болгосон олон ном уншиж байсан. Тэдгээр номнуудыг өөртөө туслах төрөлд багтааж болох бөгөөд учир нь тэд амьдралын зорилгыг олох асуудал зөвхөн өөр дээрээ төвлөрсөн үзлээс ханддаг. Өөртөө туслах эдгээр номнууд Христэд итгэгчдийн бичсэн ийм төрлийн номнууд ч хүртэл амьдралын зорилгоо олоход танд туслах нэгэн хэвийн таамаглахуйц алхмуудыг санал болгодог. За өөрөөр хэлбэл одоо энэ юу хэлж байна гэвэл англиар бол self-help номнууд гэдэг тийм ээ. Ерөөсөө одоо яаж амжилт олох вэ гэдэл одоо сэтгэл зүйч тийм ээ ингээл одоо зөндөө хүмүүс байгаа. Дүүрэн тийм номнууд байдаг. Тэгээд тэр номнуудад ерөөсөө одоо Кристиан номууд нь ч гэсэн ерөөсөө яг үндсэн хэдэн алхмыг л янз бүрийн байдлаар санал болгодог тийм ээ. За тэрийг хэлж байна. Хүсэл мөрөөдлөө танин мэд. Юу чухал гэдгээ тодорхойл. Зорилго тавь. Өөрийгөө юунд сайн гэдгээ олж мэд. Том зорилго тавьж түүнийхээ төлөө зүтгээрэй. Сахилга баттай бай. Зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ итэг. Бусдыг оролцуул. Хизээж бууж өг гэдэг. Хүний бичсэн энэ номнууд ямар зүйл санал болгодог вэ? За чи ер нь өөрийгөө чагнажаа хүсэл мөрөөдлөө мэд. Ер нь чи өөрийнхөө амьдралд яг юу чухал гэдгийг эхлээд тодорхойл. Тэгж байгаа зорилго тавь. Тэгээд ер нь яг юунд авьяастай гэдгээ бас мэд тийм ээ. Тэгээд чи жижиг зорилго битээ тавь. Том зорилго тавь.
Тэгэд цахилга баттай бай. Зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ бат итэг. Бус хүмүүсийг оролцуул, хизээж битгий бууж өг гэдэг. Тийм ээ. За энэ бол ерөөсөө өнөөдөр байдаг одоо self help бүкнүүдийн баг одоо номнуудын үндсэн бүгдээрээ өгүүлдэг үндсэн зарчмууд би ч гэсэн ийм номнууд зөндөө уншиж үз. Мэдээж эдгээр зөвлөгөөг дагах нь олонтоо том амжилтанд хүргэдэг. Учир нь хэрв та бүх зүрх сэтгэлээ зориулж чадвал ихэнхдээ зорилгоо биелүүлж чаддаг шүү дээ. За, иймэрхүү зорилго тавиад одоо амжилтанд орсон хүмүүс зөндөө байгаа. Тийм ээ. Одоо мундаг сургууль төгссөн, мундаг ажил хийж байгаа, өндөр цалин авж байгаа, тийм ээ? Аюу мундаг карьер хийж байгаа хүмүүс ч зөндөө байгаа. За, магадгүй одоо мундаг бизнес хийгээд, аюу мундаг эрх мэдэлд хүрчихсэн, амжилтанд хүрчихсэн зөндөө мөнгөтэй болсон хүмүүс ч байгаа, тийм ээ? Энэ бүгдийг дагаж мөрдөх юм бол үнэхээр одоо хүн тодорхой амжилтанд хүрч чаднаа. Гэхдээ амжилт олох, амьдралынхаа зорилгыг биелүүлнэ гэдэг огт хоёр өөр зүйл. Та өөрийнхөө бүх л хувийн зорилгыг биелүүлж энэ дэлхийн стандартаар шагшин амжилтанд хүрсэн хэдий ч Бурхан таныг л зориулан бүтээсэн тэр зорилгоодыг мэдэхгүй өнгөрөөж болно. Тиймээс танд өөртөө туслах зөвлөгөөнөөс илүү чухал зүйл хэрэгтэй. Библи бидэнд Матай номын 16-гийн 25-д хүн өөртөө туслаж чадахгүй. Харин өөрийгөө золиослохгүй нь өөрийгөө өөрийн жинхэнэ төлөвлөгөө олж авах зөв зам миний зам юм а гэж хэлсэн байна. Энэ ном бол өөртөө туслах ном биш. Учир хэрхэн зөв карьераа олох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, эсвэл амьдралаа төлөвлөх талаар танд заахгүй. Мөн таны аль хэдийнэ дүүрэн завгүй цагийн хуваарьт яаж өөр зүйлсийг нэмж амжуулах тухайч зөвлөхгүй. Харин энэ ном нь танд хамгийн чухал зүйл дээр төвлөрснөөр амьдралдаа хэрхэн бага ажиллахыг сургана. Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр хүн болох тухай заана. Тэгэхээр та өөрийгөө ямар зорилготойгоор бүтээгдсэн гэдгийг хэрхэн мэдэх вэ? Танд зөвхөн хоёр сонголт байгаа. Үүний нэг нь таамаглал дэвшүүлэх. Ихэнх хүмүүс үүнийг сонгодог бөгөөд тэд хийд таамаглал дэвшүүлж, тааж, янз бүрийн онол гаргадаг. Хүмүүс миний бодлоор амьдрал бол гэж байгаа нь үнэн дээ. Миний дэвшүүлж чадах хамгийн сайн таамаглал энэ л байна да гэж хэлж байгаатай адил билээ. Мянган жилийн турш цуутай гүн ухаантнууд амьдралын утга учирын тухай хэлэлцэж таамаглал дэвшүүлж ирсэн. Философи чухал бөгөөд олон зүйлд хэрэгтэй хэдий ч амьдралын зорилгыг тодорхойлох тэр хамгийн цэцэн гүн ухаантанч зүгээр л таамаг төдийг л дэвшүүлж чадна. Америк нэгдсэн улсын Норт Истрийн Иллиной их сургуулийн философийн профессор доктор Хью Мурхед амьдралын утга учир юу вэ гэсэн асуултыг дэлхийн хамгийн шилдэг 250 гүн ухаантан, эрдэмтэд, зохиолчд, сэтгэгчдээс асууж тэднийг хариулсан хариултаар ном гаргажээ. Тэдгээр хүмүүсээс зарим нь өөрсдийн хамгийн сайн таамгийг дэвшүүлж, зарим нь өөрсдийн амьдралын зорилгыг өөрсдөө л зохиолсон гэж хариулсан ба үлдсэн хэсэг нь энэ тухай мэдэх зүйл алга хэмээн үннээ өчсөн байна. Тэрч бүхэл алдартай сэтгэгчдийн нилээд нь доктор Мурхедээс амьдралын утга учирыг олох юм бол түүнийг хуваалцахыг хүсжээ. Азар амьдралын утга учир зорилгыг мэдэх зүгээр л таамаглахаас өөр гарц байгаа бөгөөд энэ нь илчлэл билээ. Бурхан өөрийн үгээрээ амьдралын талаар юу гэж илчилсэнийг бид мэдэх боломжтой. Аливаа бүтээлийг чухамд юунд зориулагдсныг мэдэх хамгийн хялбар арга бол бүтээгчээс нь асуух. Түүний адилаар та өөрийнхөө амьдралын утга учир зорилгыг мэдэх хүсвэл Бурханаас л асуугаарай. Бурхан биднийг харанхуйд таамаг дэвшүүлж гайхширч байхаар орхиогүй. Харин тэр бидэнд Библиэр дамжуулан бидний амьдралын 5 зорилгыг тодорхойлж өгсөн. Библи нь биднийг бүтээгчийн бидэнд өгсөн амьдралын гарын авлага. Энэ нь бид яагаад амьд байгаа, амьдрал хэрхэн явагддаг, юунаас зайлсхийх болон ирээдүгөөс бид юу хүлээж болох талаар тодорхой тайлбарласан байдаг. Өөртөө туслах болон философийн ямар ч номын мэдэхгүй зүйлийг энэ ном бидэнд тайлбарлаж өгнө. Библиэд хэлэхдээ 1-р Коринт номын 2:7-д Бурханы мэрэгэн ухаан түүний зорилгуудад нэвтшин гэж тэр өөрийн хамгийн сайныг бидний дотор бүү болох гэж шийдсэн нь хамгийн эцсийнх биш, харин хамгийн эхний зорилго нь билээ хэмээж. Бурхан бол бидний амьдралын эхлэх цэг төдийгүй мөн бидний амьдралын их ундраг юм а.
Та өөрийн амьдралын зорилгыг тодорхойлохын тулд энэ ертөнцийн мэрэгэн ухаанд бус харин Бурхны үгэнд хандах хэрэгтэй. Та өөрийн амьдралыг хэлбэршүүлсэн сэтгэл зүйн зөвлөгөө, амжилтанд хүрэх уриалга, эсвэл сэтгэл хөдлөм түүхэн дээр суйрлуулж биш, харин мөнхийн үннүүдээр босгох ёстой. Библиэд Эфес номын 1:11 бид Христийн дотор л өөрсдийнхөө хэн болохыг мөн юуны төлөө амьдарч буугаа ухаардаг. Бид Христийн тухай анх сонсож түүнд итгэхээс ч өмнө тэр биднийг харж бидний гайхамшигт амьдралаар амьдруулахаар төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөө нь түүний юм бүхэн хүн нэг бүрт зориулагдсан ерөнхий том зорилгын нэгэн хэсэг болдоо гэжээ. Түрүүн уншлаа тийм ээ. Ингээд ер нь амжилтанд хүрэх маш олон арга замуудыг одоо ингээд санал болгодгоо тийм ээ. Тэгээ за тэр одоо олон арга замууд нь үнэхээр бас биелдэгэ. Тэгээ түүгээр дамжуулаад одоо ингээд амжилт олцсон хүмүүс ч зөндөө байгаа. Гэхдээ энэ ертөнцийн амжилт, энэ ертөнцид бидний олж авж байгаа эд хөрөнгө, эд баялаг, эрх мэдэл, нэр алдар, амжилт гэдэг бол цаг зуурын юм аа. Буддын шашинд хоосон чанар гэдгийг тодорхойлохдоо ингэж өгүүлдэг. Усан дээр таягаар зурх мэд гэж. Одоо модоор усан дээр зураас зурхад яг тэр мөчөд зурагдаад байгаа юм шиг. Гэсэн чи дараагийн мөчөд байхгүй болно гэж өгүүлдэг. Яг түүнтэй ижилхэн. Та бидний энэ ертөнцид олж байгаа амжилт, өнөөдөр бидний аюу агуу мэт бүтээн босгож байгаа зүйлс цаг хугацаатай хамт урсаад огт байхгүй бол би өнгөрсөн 100 Монголд очисон. Төрсөн тэр нутагтаа бараг 60 хүрэх гэж байхдаа би төрсөн нутаг дээр нэг сая буцаж очисон. Тэгээ 10 дугаар ангиад төгссөн сургууль дээр би 40 жилийн дараа. Тэр бүгд яг хിവэрэ юм шиг ингээ харахад тэгтэл тэр дунд манай хөгшин ээж, хөгшин аавын бүтэн амьдрал урсаад өнгөрчихсөн. Миний ээж аавын амьдрал ч урсаад өнгөрчихсөн. Тэр нутагт манай хөгшин ээж, хөгшин аав хоёр нэгэн цагт эзэн болоод амьдарчээсэн. Тэр хавийн бүх хүмүүс мэд. Манай хөгшин аавчиг, манай хөгшин ээж, манай ээж аавчиг тэнд амьдраад тодорхой зүйлсийг хийж бүтээгээд нэг тийм зүйлсүүдийг л ингээл том амжилтыг олоод бүтээгээд л яваал байсан. Тэгтэл цаг хугацаа өнгөрөхөд тэр бүгд хизээч байгаагүй юм шиг урсаад алга болдог. Та бидний өнөөдөр амьдралдаа олж байгаа амжилт, тэр амьдрал хамаг цаг хугацаагаа зориулж байгаа бүтээн босгож байгаа зүйлс 100 жилийн дараа гэхэд бид тэрнээс ул мөрч үлдэхгүй. Энэ нэг өгөгдсөн амьдралыг хэрэглээд, ашиглаад, зориулаад нэг тодорхой зүйлсийг бүтээн босгох гэж хичээдэг. Гэвч тэр бүтээн босгож байгаа зүйлс маань үнэхээр цаг зуурын юм аа. Бид нар үнэхээр тэр хов хоосон 100 жилийн дараа улмөрч үлдэхгүй зүйлийг л бүтээн босгохын төлөө бид нар амьдралынхаа хамаг үнэт цагийг зориулдаг. Өөрт өгөгдсөн бүх амьдралыг тийм л зүйлсийн төлөө бид нар зориулсаар энэ ертөнцид нэг өсөндөө хов хоосон зүйлсүүдийг л бүтээн босгох гэж амьдралаа зориулдаг. Тэгэхээр түрүү чи энэ дэр хэлж штэ. Та энэ бүх одоо тэр амжилтыг олж болноо. Энэ ертөнцийн хувьд толгой иргэм амжилтыг олж болноо. Энэ амжилтыг олоод энэ юмыг бүтээж байгаа гэдэг чинь та энэ ертөнцид яах гэж ирсэн тэр зорилгоо биелүүлж байгаа гэсэн үг биш шүү гэж. Таны энэ ертөнцид олж байгаа амжилт олох амьдралынхаа зорилгыг биелүүлнэ гэдэг нь огт хоёр өөр зүйл юм шүү гэж. Би зөвхөн өөрийн хүслийн дагуу би яваад хичээж чармаагаад агуу амжилт олж болно. 100 жилийн дараа яг одоо би очоод тэр нутаг дээр очоод тэр нэг айлын бөөрөн дээр би байгаад эргэн тойрноо харахад тэр газар байгаагаараа тэр дунд хоёр үеийн амьдрал урсаад өнгөрчихсөн байна. Миний хөгшин аав хөгшин ээжийн амьдрал, миний ээж аавын амьдрал тэнд урсаад өнгөрч. Тэг хизээч байгаагүй юм шиг, тэр хүмүүс хизээч оршин байгаагүй юм шиг, хизээч зүтгэж байгаагүй юм шиг яг л тийм цаг хугацаа өнгөрсөн байна. 5-6хан настай байхдаа тэр хөгшин аавхаа тэнд ингээ хураг ишиг хариулаад явж исэн бол би өнөөдөр буурал толгойтой 60 настай хижээл хөгшин хүн болцоход хөгшин хөгшөөжийнхаа бөөрөн дээр очиод хараад сууж. Тэг эргэн тойрноо хараад энэ хүмүүсийн амьдрал хизээж байгаагүй юм шиг ингээд урсаад өнгөрдгийг би харж байна. Та бидний амьдрал ч гэсэн яг ингээд урсаад өнгөрнө. Та бид нар өнөөдөр бүтээн босгож байгаа тэр карьер, тэр амжилт олох гэж байгаа төсөж байгаа сургууль, хийж байгаа ажил, олж байгаа мөнгө төгрөг 100 жилийн дараа хизээж байгаагүй юм шиг алга болно. Тэгэхээр та бидний энэ ертөнцид өөрөө өөртөө зориг болгож тавьж байгаа зүйлс бол зөвхөн энэ цаг хугацаанд л яг тэр солонгод л таны нүдэнд
бодиттой биш мөртлөө бодиттой юм шиг харагдаж байгаа зүйлийг л та бүтээн босгож байгаа. Тэгэхээр энэ номон дээр биднэрт юу гэж хэлж байгаа юм гэвэл та тэр энэ ертөнцийн хувьд та өөртөө сайн гэсэн зорилгыг хаах биш. Бурхан намайг юуны төлөө энэ газар авчирсан бэ? Бурхан өнөөдөр танаас, надаас, яг өнөөдөр танд байгаа амьдралаас юу хүсч хүлээж байгаа вэ гэдгийг л хайж олоорой гэж. Энэ л бидний амьдралд хамгийн чухал юм аа. Мэдээж аж амьдрахын тулд та ажил хийн, мөнгө төгрөг олно, гэр бүл, үр хүүхдээ өсгөн. Энэ бол хүний хийдэг зүйлс. Энэ бүгдийн төлөө хүн тодорхой хэмжээний зорилго төлөвлөгөө гаргах нь мэдээж. Тэр төлөө тодорхой чармаалт гаргах нь мэдээж. Гэхдээ тэр бүгдээс хамгийн илүү үнэтэй зүйлсүүдийгээ бид нар хизээж битгий мартаарай гэж хэлж. Одоо нэг хүн явж байгаад ингээд нэг амьдралын утга учирыг мэдмээр байна гэх. Тэгсэн чинь нэг тэр газраас та нэг амар мэрэгэн хүн байд юм аа, амар мэрэгэн ухаантай, энэ дэлхийн хамгийн мэрэгэн ухаантай хүн. Тэр хүн л хэлж өгнө гэх. Тэгээ тэр газар нь яваад очисон чинь нэг амар философч хүн сууж байгаа юм байх гэсэн чинь амар баян нөхөр байна гинэ. Ерөөсөө тэр гэр орно гэж ерөөсөө жигтэйх орд харж энд ч хөгжим дуграад л өөрөө ч нөгөө нөхөр чинь жигтэйхэн баяр хөөртэй нөхөр давхиж явна гинэ. Тэгээд л очиод би одоо танаас амьдралын утга учир асуух гэж ирсэн юм аа гэсэн чинь тэгсэн гинэ. За чи штэ ингээд халбаг өгөөд халбан дээр нь ингээд тос дүүргэж өгөөд за чи штэ энэ тостой халбагыг бариад манай энэ гэр дундуур яваад бүх өрөөгөр орж үзчихэд буцаад ирээрээ. Тэгтээ наад халбан дээрх тосоо чи асгаж болохгүй шүү. Тэгэл нөгөө хүн чинь халбагтай тосоо бариад л тэр том ордонгийн өрөө болгоноор явсан гэдэг 2 цаг яваад тэгээ хүрээд ирсэн чинь нөгөө мэрэгэн хүн дээр ирэхгүй юу. Тэгээ за би ингээ яваад ирлээ гэсэн. Аль тосоо чаар гэсэн. Тос асгаагүй сайн байна те. Манай гэрийг сайн үзлээ гэдэг. За чи биш тэр өрөөнд тийм мундаг зураачийн зурсан тийм гоё зураг байгаа. Тийм цэцэрлэгчийн босгосон ийм гоё цэцэрлэг байгаа. Тэднийг харсан уу гэсэн чинь хин харааг мэдээжгүй. Ерөөсөө тэр болгоныг харж бараг хизээч одоо ингэж нөгөө таашаал авалгүйгээр ганцхан дээр тосоо харсаар гоод хүрээд ирсэн байгаа. Тэгэнгүүт одоо тэр философч юу гэж хэлсэн гэхээр хүний амьдрах одоо нөгөө амьдрах ухаан гэдэг бол юу хэлж байгаа юм бэ гэвэл одоо чиний тэр халбан дээр бариад явж байгаа тос чинь чиний аж амьдрал юм аа. Та одоо ингээд халбан дээр тос бариад асгачихгүйгээд явж байгаатай адилхан та өнөөдөр одоо идэх хоолтой байх юмсан, орох оронтой байх юмсан, хэрэглэх мөнгө төгрөгтэй байх юмсан, хүүхэд мөхтөд асарчих юмсан гэдэг бол халбан дээр байгаа тосоо асгачихгүй юмсан гэж чармаагаад явж байгааг хэлж байгаа. Гэтэл энэ хугацаанд тэр 2 цагийн хугацаанд тэр дэлхийн хамгийн шилдэг, хамгийн гоё зүйлсүүдийн дотор өнгөрөөд тэр бүгдийг хизээж харахгүй мэдэхгүй орж ирж байгаа маань та бид нар аж амьдрал дээр хитрхи төвлөрч идэх хоолтой өмсөх хувцастай байх юмсан гэдэг дээр бүх зүрх сэтгэлээ тавьчих юм бол та бид нар жинхэнэ амьдралаар хизээж амьдрахгүй зөвхөн яг тэр нөгөө нэг илжигний амьдрал шиг аж амьдрал зүтгэсээр байгаад л энэ амьдралыг өнгөрөхийг хэлж байгаа. Тэр ертөнцийн тэр баялагийг биш яг тэр саяны мэрэгэн хүний оронд Бурхан танд өөр зорилго тавьчихсан. Тэрийг хийх тэр бүх боломжуудыг хангаж өгөөд Бурхан таны өмнө хаалга нээж өгөөд байхад та хизээж харахгүй зөвхөн тэр халбан дээр байгаа тосоо дусаачгүй юмсан гэж алхасаар байгаад амьдраад өнгөрөхч боломжтой юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр та биднэрт аж амьдрал байна. Бас Бурханы надад өгсөн амьдралын зорилго гэж байна. Одоо яг балансыг тохируулж авч явахыг л энэ бол одоо мэрэгэн амьдрах ухаан гэж хэлж байгаа маа. Хүн юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Би юуны төлөө энэ ертөнцид ирсэн юм бэ гэдгийг энэ асуултны хариултыг олох 2 зам байгаа гэж. Нэг нь бол та бид нар өөрсдөө хайж олох арга гэх тийм ээ. За одоо философчд зөндөө олон юм хэлдэгэ гэж тийм. Энэ нь бол дандаа таамаглал дэвшүүлдэг. Яг үнэндээ хүн өөрөөсөө хаагаад өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс хаагаад хизээч өөрийн амьдралын юуны төлөө би оршиж байгаа, юуны төлөө амьдарч байгаа гэдэг асуултыг хариултыг олж чадахгүй гэж хэлж байна. Харин яг амьдралынхаа утга учирыг олох яг жинхэнэ зам бол Бурханы танд өгж байгаа илчлэл юм а гэж. Тэгвэл Бурханы үг болох Библиэлд тийм ээ та одоо ингээд шинэ машин юм уу худалдаад авах ямар нэг одоо эмэгтэй хүмүүс их байна тийм ээ. Галтгооны нэг одоо машин одоо салаад хийдэг ч юм уу тийм ээ. Нэг юм машин худалдаад авахд заавар нь хамт ирж байгаа. Гадар зааврыг нь уншиж байгаа. За энийг нь ашиглаж энэ товчон энэнд хэрэглэгддэг юм байна. Тэрэнд ингэж хэрэглэгддэг юм байна. Тэгээд энэ машиныг яг энэ гөр нь хэрэглүүл ийм зүйлс бүтээх юм байна гэдгийг та таньж мэдчих чадна.
Түүнтэй ижилхэн Бурхан хүнийг бүтээгээд биднэрт амьдралын гарын авлага Библийг өгсөн. Тийм ээ. Библи дээрээс бид нар би юуг чухалчилж үзэх ёстой юм? Юуг чухал биш гэж үзэх юм? Юунаас зайлсхийх юм? Юуны хойноос явах юм? Би амьдралаа юунд зориулах юм гэдэг энэ асуултын хариултыг Библи биднэрт хэлж өгд юм а гэж. Та өөрийнхөө амьдралын зорилгыг өөрөө хайх биш, харин Библи биднэрт нээж өгнө гэж хэлж байна. Тэгээ одоо энэ дэр хэлж байна. Эфес 1:11. Бид Христийн дотор л өөрсдийнхөө хэн болохыг мөн юуны төлөө амьдарч бууга ухаардаг. Бид Христийн тухай анх сонсч түүнд итгэхээс ч өмнө тэр биднийг харж бидний гайхамшигт амьдралаар амьдруулахаар төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөө нь түүний юм бүхэн хүн нэг бүрт зориулагдсан ерөнхий том зорилгын нэгэн хэсэг болдоо гэжээ. Энэ ишлэл танд дараах 3 ойлголтыг өгөх болно. Үүнд нэгдүгээр та Есүс Христтэй харилцах харилцаагаар дамжуулан өөрийгөө хэн болохыг, өөрийн амьдралын зорилгыг олж мэднэ. Хэрв танд Есүс Христтэй харилцах харилцаа хараахан байхгүй бол би танд хэрхэн уг харилцааг эхлүүлэхийг зааж өгнө. Хоёрдугаарт та Бурхны тухай анх бодхоос ч хавьгүй өмнө тэр таны тухай бодож байсан. Таны амьдралд зориулсан түүний зорилго таныг энэ ертөнцид мэдлэхээс ч өмнө таны оролцоогүйгээр төлөвлөгдсөн байсан гэсэн үг. Та өөрийн карьер, хань ижил, эсвэл хобби гэд амьдралынхаа маш олон зүйлийг сонгож болох ч харин амьдралынхаа зорилгыг л та сонгодоггүй. 3. Таны амьдралын утга учир гол зорилго бол Бурхны хавьгүй их агуу том мөнхийн зорилгын нэг л хэсэг болдог. Энэ ном уг төлөвлөгөөний тухай өгүүлнэ гэж. Оросын зохиолч Андре Биту шашингүй үзэлд коммунист дэглэмийн дор өсчээ. Гэтэл жирийн нэг уйтгарт өдөр Бурхан түүнд өөрийгөө сануулжээ. Тэрээр одоо Андре Биту гэдэг хүний дурсамжиндаа өгүүлсэн. Би 27 настайдаа нэг өдөр Ленинградын метронд сууж явахдаа амьдрал минь гинэт зогсох шиг болж ирээдүй ямар ч утгагүй мэд санагдах тийм агуу их цөхрөл намайг гинэт нөмөрсөн. Гэтэл гинэтхэн л Бурхангүйгээр амьдрал ямар ч утгагүй гэсэн үгс өөрөө би болон харагдсан. Би гайхан цочирдсан доо тэдгээр үгсийг ахин дахин давтаж метроноос гарч яг л шатаар өгсөж буй мэт Бурхны гэрэл рүү алхан орсон юм гэж бичжээ. Та амьдралынхаа утга учирыг мэдэхгүй харанхуйд байж болох юм аа. Тэгвэл баяр хүргье. Та одоо гэрэл рүү алхан орох гэж байна гэж. За ингээд нэгдүгээр бүлэг дуслаа. Эфес 1:11 дээрээс 3 зүйлийг нь та дахиад эргүүлээд бид сануулъя тийм ээ. Та Бурхны тухай анх бодхоос хавьгүй өмнө тэр таны тухай бодож байсан. Таны амьдралд зориулсан түүний зорилго таныг энэ ертөнцид мэдлэхээс ч өмнө таны оролцоогүйгээр төлөвлөгдсөн байсан гэсэн үг. Та өөрийн карьер, хань ижил, эсвэл хобби гэд амьдралынхаа маш олон зүйлийг сонгож болох ч харин амьдралынхаа зорилгыг л та сонгодгоо гэж. 3 дугаархан тийм ээ. Таны амьдралын утга учир гол зорилго бол Бурхны хавьгүй их агуу том мөнхийн зорилгын нэг л хэсэг болдог. Тэгэхээр өөрөөр хэлбэл би миний түрүүчийн дүрсэлсэн шиг тийм ээ. Бурхан энэ дэлхийд дээр маш том пазл эвлүүлж байгаа бол та би тэр Бурхны биелүүлж байгаа пазлын нэгэн хэсэг юм аа. Тангүйгээр, надгүйгээр эвлүүлж байгаа пазл бүрэн гүйцэд болохгүй. Тийм учраас энэ ертөнцийн амьдарч байгаа хүн нэг бүр яг тодорхой зорилгын төлөө Бурхнаар Бурхны зорилгын төлөө бүтээгдэж энэ ертөнцид ирсэн. Нэг ч хүн санамсаргүйгээр бүтээгдэг. Хүний нүдээр харвал хэрэггүй мэд. Ямар ч ашиггүй мэд. Ямар ч үр бүтээлгүй мэд амьдралууд таны нүдэнд харагдаж болно. Бурхны нүдэнд тийм биш. Бурханд итгэдэг хүнч бай, итгэдэггүй хүнч бай. Хүн нэг бүр Бурхнаар Бурхны зорилгын төлөө бүтээгдсэн. Тэр итгэдэггүй хүний амьдрал ч гэсэн Бурхны энэ агуу үйлсд хэрэглэгдэж байдаг. Одоо та нар мэдж байгаа энэ Apple-ийг Steve Jobs гэдэг хүн ба. Тэр хүн бол амьдралын сүүлийн жилүүдэд буддист байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн ерөөсө Бурханд итгээгүй. Бидний л мэдж байгаа хэмжээнд. Өөрөөр хэлбэл бүр буддист ийм хүн байсан. Гэсэн ч тэр хүнээр дамжуулж Бурхан энэ ертөнцийн одоо энэ Apple гэдэг энэ смарт утсыг бий болгосон. Өөрөөр хэлбэл хүн нэг бүр Бурхны гарт хэрэглэгд. Таны нүдээр харвал хинч биш юм шиг. Магадгүй өнөөдөр гудамжид гуйлга гуйдаг, орон гэргүүч хүн байж болно.
Тэр хүнийг ч гэсэн Бурхан хэрэглэж байгаа. Тэр хүнийг ч гэсэн энэ ертөнцид өөрийн зорилгын төлөө Бурхан авчирсан. Нэг ч амьдрал санамсаргүй биш. Амьдрал болгон зоригтой. Биднэрт өнөөдөр ямар одоо давуу байдлыг өгсөн байна гэвэл та бид нар Бурханаар сонгогдсон учраас би Бурхан дээр очиод яг өөрийн намайг яг Бурхан юуны төлөө авчирсныг мэдэж тэр зорилгыг нь биелүүлэхийн тулд бид нар өөрсдөө чармаалт гаргаж өөрийгөө бүтээн босгож Бурханы гарт хэрэглэгдэх тийм агуу гайхамшигтай боломж бидний өмнө нэгдсэн юм аа. За тэгээ баярлалаа. Өнөөдөр ингээ нэгдүгээр бүлгийг бид нар үзлээ. Дараагийн 7 хоногт хоёрдугаар бүлэг үзнэ. Энэ номын бичгийн хэлбэр мөн аудио хэлбэрийг нь энэ групп дээр би тавьчихж байгаа. Та нар дэлгэсэн дээр харж байна уу? Christian ном судлагчдын групп гэж байгаа. Би тэгээ нэгдүгээр бүлгийн аудио хэлбэрийг тавьсан байж байгаа. Би одоо цаасан текстийг нь бас тавьчихна. Тэгээ та нарыг уншаасаа гэж хүсэж байна. Баярлалаа.